Удам шаргал талын дээгүүр уртын дуу их шиг татаа. Үсэглэх хасын асаад урт холын бодол хөврөөд. Сайн байцгаана уу? Сарагийн галтгоо буюу Saras Kitchen энэхүү нэвтрүүлгийн 2 дахь нэвтрүүлгийн дугаар эхлэхэд бэлэн болж байна. Ягаад ч юм ингээд өөрийн дуртай юм санаачлагаар гаргасан нэвтрүүлгээ бас олон жил хамтран ажиллаж байгаа байгууллагатайгаа одоо Sakura брэндтэйгээ хамтран энэ нэвтрүүлгээ хийж байгаа болохоор маш их догдолж байна. За дээрэс нь ямар хоол хийх үү, ямар зочин уурах уу? Ерөн бол бас нэг толгойн одоо бодол өдөр шөнийн зүйд гэдэг шиг юм болж байна л да. Гэхдээ ямар ч байсан Сараа өнөөдөр бас өөрийн гэсэн хоолтой ирсэн. Ганц онцлог нь үгвэл ерөөсөө өөрийнхөө хийж чаддгүй шахуу хоолоо шинээр хийж сураад зочиндоо өгж байгаа болохоор байж байгаа болохоор миний бас өнөөдөр ерөн одоо нэвтрүүлэг болгоны онцлог нь эндээ оршиж байгаа. Шарсан, хаврахтай солонгос хоолойг бэлдсэн байгаа. За тэгээд мэдээч хэрэг маш их ур чадвар хэрэгтэй болоо гэж бодсон бол маш их анхаарал хэрэгтэй болоо гэж бодсон. За тэгээд жороо сайн дагаад хоолоо сайн хийгээд зочтой хүлээж авахд Сараа бэлэн боллоо. За өдрийн мэнд. За миний урилгыг хүлээж авч хэлсэн ирсэн баярлалаа. За баярлалаа. За их чинь дүүнэрээ сайхан гоё дайлнаа, гоё яринаа. Миний Сарагийн галтгоонд хин ирсэн гэж санана. Вандебо, Ванде хоёр. Тата байна. За стогой байна. Айгу юу баярлж байна. Манай Ванде ерөн манай одоо Вандебогийн хоёр дүү бол Сараагчтай өгөө гэдэг үг хэлж мэдтгүү те дандаа. Тийм гэдэг. Сайхан намарч сайхан үлдэж байна хоёр дүү. Сайхан намарч сайхан үлдэж байна. Та сайхан үлдэж. Сайхан. За тэгээд амьдрал уран бүтээл өндөр үү? Битээр одоо бас өндөр юм. Юу гэвэ? Альбомаа хийж эхэлж байгаа. Дээрээс нь дараа жил 10 жилийн аваа хийх төлөвтэй. Тэгээд Сараа юм бас. Таны бас тоош байна шүү дээ. Тий. Сараагч нь 40 жил хийх юм шүү дээ. Яа. Гэхдээ яах вэ эн чинь дүүнэр бас ингээл гоё чинь ч бас ингээл та нартайгаа ингээл хамт ингээл та хоёрын нөгөө гоё тоглолт болсон шүү дээ. Тэр чинь 100-100 дээр дуулсан. Тэр их гоё байсан тий. Тий гоё. Тэгээд та нарын буйнаар ер нь бол залуу сонсогчтой бас хүрлээ. Тэр дууг ер нь айгүй гоё зохиосон. Айгүй хурдан бүтцтэй. Гантур ах гоё. Юуг нь аян хийгээл. Аян гантур хийсэн юм уу? Хөгжмөн хийсэн гэж би ойлгосон шүү дээ. Тий, хөгжмөн хийгээл шууд дараал. Функц нь гармоныг гаргаад тэгтээ тэр аялж байгаа аян демогийн хин Ванде зохиосон юм. Тий, би. Гоё юм. Надад бол таалагдсан. Гэхдээ ерөн анх дуулахад аягүй хэцүү байсан. Та нарын ингээд нөгөө дуулах бичүүлэх арга чинь арай өөр юм шиг үл. Тий, арга барил нь арай өөр. За тэгээд ерөн бол хоолны онцлогуд нь бол ерөн бол би нэвтрүүлэг болгондоо өөр амттай хоол хийдэг. Тэгэхээр өнөөдөр бол Аз хоол байгаа. Тэгээд энэ одоо юу гэдэг вэ? Юу гэдэг вэ чинь? Панчаан. Панчаан гэж байгаа юм чи тэгэхээр бодвол солонгос хоол юм шиг байна те. Тэгээд ямар хоол юм бол доо? Би л юу гэж бодсон. Ванда юу гэж бодсон? Би бол яг панчааны анзаарсангүй зүгээр таныг түрүүн хийж яхад энэ талаас нь ингээ хальт харсан чи гулиаш шиг санагдсан. Тийм гулиаш те. Ер нь бол ойрхон байна. Энэ бол Азийн гулиаш калбижим. Хүний одоо галтгоо гэдэг бол нэмэгтэй хүний одоо галтгоо гэдэг бол хамгийн нандин газар шүү дээ. Нэмэгтэй хүн бол одоо ингээд оркестр шиг өдөрч идэг шүү дээ. Орон зай тий. Тэгэхээр бол би өөрийнхөө галтгоонд хамгийн аз жаргалтай байдаг. Тэгээд тийм учраас хамгийн аз жаргалтай газараа хамгийн хүндэлдэг тий бас ингээд хамгийн ойрхон байдаг уран бүтээлчтэй одоо ерөөсөө зочноо өрөө гэж боддог. Тэгээд 90 залуучуудын дундаас бол одоо дүүнэр бол одоо дунд насны залуучууд болж байгаа бах та тий. Бүр залуучууд биш. Дээр үе чинь бүр нэг бүр залуу хүн байсан шүү дээ. Та нар чинь баг бацаануудын хамтлаг гэдэг байсан шүү дээ тий. Одоо та нарын фэнүүд чинь ингээ өссөн байгаа тий. Том болоод амьдрал хамт яг ингээл хамт явж байгаа. Тэгээ яг манай фэнүүд бас тэгдэг байх сонсогч чинь бүр тэгдэг байх. Тэгсэн зарим нь манай ээж аав сонсоор байгаад би ингээ таныг сонсдог болсон гэдэг бас сонсогчд байдаг. Тэгээд та нар минь ямар ч байсан юу ярмаар байсан тэрийгээ бас яриараа. Тэгээд дөрөвдүгээр цомог гэж ирсэн те. Тэр яадаг цомог нэр өгсөн үү? Нэр одоо битээр бодоагүй л. За ерөнхийдөө иймэрхүү утга агуулгатай, иймэрхүү дуунууд багтаагаад уур амьсгал ер нь иймэрхүү байх юм шүү гэдгээ тохирцсон. Тэгэл
одоо яг манай ИБО хөгжмөөр нь яг суугаал. Тэгэл хамтрах уран бүтээлчтэй байх юм бол би шүлэг үгэн дээр нь суугаал. Битгий уйлыг гардаг зунаас хойш дуу хийгээгүй. Нэг тийм үү? Вау. Удаан хугацаа өнгөрсөн. Бас 2 жил завсралгааны дараа тэгэл. Одоо бас төсөөрцөн лээ. Тэгээ хийгээд болчихтой болох л байх л тийм. Одоо Сутан цагаан Sakura брэнд чинь одоо бас өөрөө гой бас зочинтой гой нэвтрүүлгүүд бид нар хамтарч хийсэн. За тавган дээр том тавган дээр их авах уу яаж авах уу та нар би нэг Юу ч авах вэ гэж. яасан чи яах вэ? Өссөн байгаа тий жоохон. Тэг өссөн. Хотоодоос хойж байгаа юм. Аа. Амттай байгаа гин тэгээд сэтгэлээ яг муухай яг калбичийн биш миш гэд үнэнгийн нийлээрээ амс ч үзэл Устогоо явсан. Устогоо явсан. мэрэ юу сарагч нь амар гоо яалц болчих. Илүү яг юу калбичийн мэг одоо хийхэд ирэн гайгүй юм байна. Тийм үү. Тэнд ер нь багтж байна уу? Багтчихна. Би энэ удаад гэхдээ нэг шүүсэн арай их болгоцсон юм шиг санагдчих жагаа л да. Усууд бол нэг жоохон юм түлхэхийн юм шиг юм грилдсэн юм шиг юм байдаг шүү дээ тий. Шингэн багтаа. Би хамтлагтаа хин ахлагч нэмдэ ахлагч. хоёр үнэтэй би одоо Тэгээд хоёр яадаг амбицлт юм уу? Энэ чамс одоо яагаад төрөс дуурайд байгаа юм гэж дотроо бодох уу? За энэ ноён яагаад ингэв? Тэ? Олцны юм яаж хуваав гэл. Тэгээд одоо нөгөө ингээл одоо атаархаал бие биендээ одоо муу санаад ч гэдэг юм уу те. Тэгэхээр бол ер нь бол эвч шаазгаа бууг барьны гихчээр бол бас дүүнэр бас ингээд хамт байдаг учраас бие биендээ бас ирч хүч өгдөг бах те. Тэгээд нөгөө бас өөрийнхөө одоо таалагдахгүй байгаа юм их ч юм уу ингээл шууд цаг тухайд нь хилж эхлэх ёстой юм билээ л дээ. Бариад ахгүй те. Тийм бариад ингээд бүр тэрийг хураагаад олон ингээд ширхэг болгоод байхгүй. Аман энэ удаад бол ингмээргүй байна гэж хоорондоо ярилцаал. Ибо тэр нөгөө хамгийн авууштай юм бас ажил мажил ихтэй шууд ингээл бие биерүүгээ залгаал ярьдаг. Тэр тэгж тэнцэнээс тийм санал орж ирж чинь чи энэ дээр юу гэж бодож чинь. За энэ удаад одоо жишээ нь чи ихнэр хүүхдтэйгээ явах юм бол хоёлаа энийг ингэж хийдий те. Энэ удаад чи ганцаараа юмарах юм бол хоёлаа одоо энийг ингэж хийдий ч гэдэг юм уу. Ер нь одоо нэг тийм юм баланстай л байх хэрэгтэй юм шиг л байлаа л дээ. Шинжлэр ер нь энэ тэнд ингээ байгууллагын яалахын тоглолт юм уу? Дуулт юм уу? Дуулах уу те? Юу та зүүнээд харжсэн биз дээ. Тарж исэн баха те? Нэлээ халамхар ус өтөр орж ирв заримдаа. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл бүсгүүчүүд өдр дайрах уу? Үгүй шүү дээ. Одоо гайг болцсон байлээ. Анх амар тэгдэг өстой. Бүчээр одоо селфи хийх гэж мэйхгээ болцсон байл шүү дээ. Согтуу ах гарч ирснээр тайзан дээр битүүрийг зүрх ингэцэн дуулж идэг нэс. Согтуу зүрх ингэцэн дуулж. Согтуу анаа үрж ирсэн ингэж. Оо яа. Чи тэгээ яасан? Яах та ингэж ингээд яваад байж байгаа. Зүрх нэг дуулж ирсэн тайзан дээр согтуу согтуу ч гэсэн жоохон баярлалтай. Эпок тайзан дээр гарч ирсэн. Ингэснээ хатрлуу 3 алгадаг удаа. Энэ би энэ баг эрэхтэй юм шиг донд нь орцсон. Тэгээд ийм пенсан ингээд хоёр дүүтэй. За Вандад бас нөгөө хайрын бурхнаа нөхөж өгнө. Нөгөө олгор өгнө. Өгөөгүй юм биш үү? Эбод өгсөн байсан байна те. Би бүр зориуд гаруусгээ зураад бэлдсэн байгаа. Ямар гоё. Ийм гоё бил. Аниргүй шивнэ. Арай Утам шаргал талын дээгүүр уртын дуу шиг татаа. Өсөглөх хасигаса урт холын бодол хөврөөд дүүнэртэй одоо манай нэвтрүүлэгт манай Сарагийн галтгоонд Сарас кичэнд одоо оролцсонд ирж одоо зочилж хоол идэж сэтгэлээ нээж ярилцсанд одоо Сутан цагаан Sakura-ныхаа дээжнээс за энэ гоё цэцгийг тэгээд одоо эрэгтэй хүн цэцэг өгөө айгүй юм байна. Баярлалаа. Гоё штэ. My respect. За Сутан цагаан Sakura брэнд. За энэ хөрхөн цэцгийн багтаа. Энэ эбобор 2-3 тэрвэрлдсэн тий. Аргас ууснаар тэрвэрлэнэ. Сарагийн галтгоо буюу Сарас кичний одоо гайхалтай 2 дугаар нэвтрүүлгийн зочид эрхэм миний хайртай Вандабо хамтлагийн залуучууд Эбо Ванда хоёр байлаа. Тэгээд үнэхээр гоё
одоо хоолн таалагдсан бол би баяртай байна. Үнэхээр гоё. Хоёрын яриа надад таалагдлаа. Маш их соёлтой боловсон хоолоо айгуу гоё намайг миний урмыг бодож надад урам хайрлсанд баярлалаа. Тэгээд одоо гарах гэж байгаа 4 дахь цомгийнх нь ажилд нь амжилт, өндрөөс өндөр амжилт хүсэн өрөө. Тэгээд эх жилдээ 10 жилийн Вандай богийн 10 жилийн ойд бүгдээрээ бут авцгаая. Баярлалаа. Баярлалаа. За ингээд хоёр дахь нэвтрүүлэг гайхалтай боллоо. За тэгээд хоёр одоо цоглог ирч хүчтэй залуу хоёр залуу Вандай богийн хоёр цоглог залуучуудаа яаж сатгаж яаж гоё амттай хоол хийдэ гэж бодсон ашгүй Калбижийн маш их таалагдлаа. Манай хоёр их ам сайтай байна. За дээрэс нь бол одоо манай Судан цагаан сакураг бол маш их магтлаа. Бүр ширхэг салаад байна сарагч. Би нэг савхаараа аваад нэг иддэг юм уу гэдээ өөрөө тэгжсэн манай бовн. Тэгээд ер нь бол нөгөө магтсан биш ерөөсөө ингээл хүнсэнд хэрэглээд байхад бол давуу тал нь бол яг тийм байхгүй. Өдөр тутмын амьдрал бол хэрэглэхэд маш авсаархан хурдан. Одоо будааг агшаахад бол одоо бас ингээ олон угаах, цэвэрлэх за тэгэл агшсан хойноо бол одоо ер нь бол хүн нэг кноп дараад агшааж байгаа шүү дээ. Тэгэхэд бол агшсан хойноо хоолнд бол маш гоё таардаг нь бол давуу талтай. Ер нь бол яг энэ солонгос хоолн дээр бол будааг бол төсөөлөх аргагүй л дээ. Тэгээд сакура будааг яг энэ солонгос одоо Калбижийн таарахыг би өөрийн нүдээр харлаа. Тэгээ юу хэлээд байна гэхээр ер нь бол гэртээ сайхан гоё хоол хийж идэх чинь ялангуяа бол энэ дуртай хоолоо ресторанд бас амархан иддэг хоолоо бас гэртээ хийж идэвэл бас гоё үт юм байна. Тэгээ хайртай хүмүүстэй Судан цагаан сакуратай гоё хоол хийж одоо дайлж байгаарэ гэж бас санал болгомоор байна. Гээд баярлалаа. Судан цагаан сакура брэнд.